Хамрын хулгайч хараад авчих штэ. Яа. Тэрийг хагчиж байх чи. За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээр яг гоё цастай өдөр богдуул руу явж гинэ. Тэгээд өндөр ширээт рүү гараад яг замаараа бас ир хүний ёндоо байж магадгүй те. Бас бугын ивэр таараач өгөөч бас. Бугын ивэр жоохон хайнаа. За тэгээд өнөөдөр ямар ч янзын өдөр таарчлаа. Гадаа бол цасмаас ороод маягийн байна. Нэг иймэрхүү. Нэг ийм нэг ачаа тийшээ өргүүлэхээр нэг хүн дагуулж яваа. Хөөргө ачаатай яваа хөргий. Гэтэ ер нь бас богдуул руу бас ганцаараа авирах бас хосолтой гэж олон хүмүүс над руу хэлсэн. Тэгээд энэ хүн хамгаалах юм уу? Тэг яах юм одоо ачаа тээвэр гэсэн чинь ийм хилэм авцсан байна. Хамаг ус мус хамаг юм аа би л авцсан. Тэг айл сурсан хүн гэдэг чинь тэгэл тогоо шанаа ус газан билээдэг бүгдийг авна штэ. Наа нэг юм хүн тэгээ дээшлэхээр ямар шүү байх нь. За битүүр орг Эверест л гарч байгаа юм шиг юм явж штэ. Манай хүн бол орг Эверестийн хувцастай. Би бол нэг ламбогоо нулимс гэдэг шиг л. Сая нэг хоёр хүн зөрж ийн. Тэгэхээр дээрээс тэгж харсан гинэ. Нэг лам өвгөн нэг баг залуутай алцаг. Уул матсчин даа гэж харсан гэж штэ. Тэгж л харагдчих штэ холоос л. Бит хоёртой бол энэ одоо Эверест юм да. Одоо тэгээд яг юм салхилаад цас шуураад тий. 400 м дээш алхацсан баха тий. За нэг юм байна. За тэгээд бит хоёрын алхаж байгаа оргилчин бол баруун ширээт гэсэн тий. Баруун ширээт юм биш үү төрөө. Баруун ширээтээ цаашаа дугуй цагаан гэж байна. Гэтэ яг дугуй цагаан бол алхахгүй. Баруун ширээт рүү гараал. Буцнаа. Гэтээ сайхан байна. Өөнө. Гол нохоо авчтэй. Ууланд одоо ийм том мод зодтой явахгүй бол нохоо дайрах юм биш үү? Хүмүүс анхаараарай. Өстой том нохоо шүү. Богдуулч ийм зэрлэг нохоотой болцсон юм биш үү? Тэр энийг тагжсэн барих ч штэ. За ямар ч овоонд нэг гараад 3 тойрчод лус авдгийг гаргацсан шиг болд нь штэ. Май гайд маань өөрийнхөө зургийг дарж явах шиг. Алга усгүй тэгээд цас идэн л гэж явах шиг байна. Цас нь 5 мм өрх. Байгалал янз юм байна. Ер нь тэгээд нэг иймэрхүү гоё цастай мантай үед уул руу авирах эсвэл нэг нартай сэлмэг өдөр бүр өглөө нар мантахтай зүг уул руу гарах л тас штэ. Байгалийн энэ үзэгдэл бол бас л янз юм байна штэ. Энэ цас, энэ манан тэ энэ уул байгальт. За одоо Эверестийн 6 дугаар кемп рүү явах гэж байна. Тэр үйл рүү орвол одоо барыг орчих байх гэж бодож байна. Маа GPS маань ингэ зааж байна. За одоо энэ болгоомжтой явахгүй бол ийшээ ингэ унлаа хөлгөө. Харин тийм гэсэн хоргийн тогоон дээр нэрээ нэг ютубер ингэж явж байгаад хоргоо унтсан гэсэн шүү. Тэгэхээр юм болгоомжтой явахгүй бол надад зам болоос л амар байна. За тэгээд энэ хадан дээр энэ мод ургаал те. Хоршил амар л.
Манай энэ уулчин бол яг л нэрэл Эверест явж байгаа юм шиг харагдаж шүү. Би ч өнөөдөр гайдтай яваа л да. Цаашлаа. За энэ бол баг Эверестээр гараад ирсэн шиг л байна шүү дээ. Ийшээ хар да. Хаашаа л хаашаа таг. Гайхалтай юу. Ямар ч овоон дээр гараад ингээд нэг нар 103 тойрчих хэрэгтэй. Овоон дээр гараад нэг хүмүүс хатсан боо моо шидэдэг ямар ч хэрэггүй. Энийг амтын идэхгүй шүү дээ. За ийшлээ. Янзын оо. Бүр наашаа гарч ирж хат бүр хамаг уушиг нээгдээд бүр янзын болчлаа. Янзын байд юм байна. Одоо хоёулаа бүр тэр үүл рүү оръё. Нааш та. Юу хүн орилоод их юм? Хүмүүс яваад байгаа. Тэр доор орилоод байна. Мод руу ороод ирсэн. Энд бол цас бол байна. Хайлчааг юм байна шүү. Модон дотор бол цасал айгүй их байна. За тэгээд газрын твшийг харж байгаа. Тэний газар буудлнаа. Ямар ч гоё. Модон дотор бол янзын дулаахан болчдөг юм байна. Салхиалга. За юм харагдана уу өгшөө? Тэр одоо бас нэг аз таарал ганц нэг бугын ивэр олвол бас азтай байж магадгүй гэж тэл яваад байна. Одоогийн байдлаар юу ч алга. За тэгээд би ер нь бол ингээд уул хадан ч юм хөдөө явахаар ингээд дээл өмсчдэг. Дээл ингээд бид нар ингээд монгол хүмүүс юм чинь хаяа ажилтгаа ингээд дээлээ өмсчих хэвээр болоо гэж бодоод тийм аа. Тэгэхгүй бол зөвхөн цагаан сар зөвхөн наадмаар л өмсдөг хувцас юм биш шүү дээ. Эртээр үед бол дээлээ бол өдөр болгол өмсдөг байсан те. Тэгэхээр би бол хаяа бол хээр гадаа гарах ууланд гарах үед бол дээлээ өмсөх дуртай. Нэг юм бор дээлээ өмсөөл гарна да гэдэг шиг л. За одоо эн чинь нэг буудлаа. Найнараа хотго мотхтай. Амир. Бие хамгаалах зорилготой шүү дээ. Чон ноход арих чинь билүү? Нэг шанага авсан байна. Газан билетийг авсан. За нэг 2 ус авсан. За нэг юмрхүү. Ус ямар харагдаж байна? За нэг сайхан ус уучтай. Йоо хачиг хүчээсэн мэт. А? Энд чи миний аяга хоёлаа. Сөөрхөө а? Аяга авч явчих гээд шүү. Нэг ганц шон гараад ирдэг юм бах та тий. А? Зүүнцэн чон гараад ирвэл хот гаргаж аваал. Хаа нэг өнгөрөөд өгчдөг юм бэ? Заавал таарчжээ.
Сох ингээл. Яа, маа тэр камера зогсож ийн гээд айгүй хоол очир байгаад би одоо ганцаараа л ичээ суугаад. Юундаа ичдэг юм дээ ёо. Арай ичим юм аа. Энд гадагшгаа ерөөсө алахгүй зин аяга. Тэнгүүдээ дотор хоол нь хаваалаа тий. Утга ямар ч зин шиг ич та. Гаатан бүлэх юм нэвэн наран туулын. Яг ингээд цэвэрлээд явах хэрэгтэй. Ингээ модоо авчлаа. Газар цэвэрх. Ууландаа бол зас одоо хизээ хайр дуусах юм ба. Хөдөлчөнд бараг 4 сардаа бараг цастаа л байх юм шиг шүү дээ. Хотод бол ер нь бол цас бол хайлаад дууссан шүү дээ. Тийм болоод ер нь 4 сарын дондор сүүлээр уулаас ус урсаад идэг энэ цаснууд хайлаад урсд юм байна л да. Би ч одоо илэгний өөхлөлттэй гээд байгаа. Тэр ингээ алхаад ивэл дотор өөх сайн шатна гэж эмч маань хэлсэн байдаг юм аа. За нэг тиймэрхүү байна. За одоо нэг хідэн ганц нэг амтан харчмаар байдаг. Энэ ойчод өөр аниргүй байгаад их. Энд өстө өөрхөн баахан гацуур ургацсан байна штэ. Бүр яг тарьцсан юм шиг байна. Оо энэ. Янз юм. За одоо ихний байдлаар нэг хэрэмний сүүл боллоо. Хэрэмний сүүл ямар нэгэн байдлаар хэрэг болд юм болоо. Энэ жаас нэг амтан барьж идсэн шиг байна. Сүүлийн тастад ид. Сүүлийн идэхгүй нөгөө бие нь идсэн юм байна л да тий. Энэ хэрэмний сүүл ямар нэгэн байдлаар хэрэгтэй юм хүмүүсээ. Аа? Сагилгар юм биш тий. Энэ үнийг юм уу чанал идсэн бох тий. Өөр юу идэх вэ? За хэрэмний сүүлээр дэ малгай хийж хүмүүс болохгүй одоо юу хийх юм бэ? Юу ч хийхгүй үстэй. Энэ чимээг сонсдоо энэ амтны чимээ бүр ёо баг дуулаад байгаа юм ааш. За ер нь бол би урд нь бол нэг хагасааны өглөө бол тэгэл унтчихийдэг байхгүй. Тэгэл нэг 11 тэгэл ер нь өндөн штт. Тэгэхэд бол би одоо өнөө өглөө 7 цагт босоод уул руу ингээ алхахад одоо л дөнгөж 11 өнгөрч штт. Тэгэхээр ингээд зүгээр л унтаад хөвтөж яхаар сайхан агаарт яваад хөдөлгөөн хийгээд тэ стрессээ тайлаад ингээ алхах юмар гохгүй. Наач юу вэ? Самраа тайруулдаг машин. Өө инаараа өндөө ингээд самрын мод байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд бүр ингээд самрын хулгай чи ингээд самар цайруулдаг юу нүү штт. Төхөөрөмжөнд гар хийцэн юм аашаа. Тэнгүүдээ нараа бүр ингээд амьд ингээд хош мод руу ингээд хадаасаар хатчих. Эргүүлэхээр ингээд самарнууд нь цайрдаг юм шиг байна. За тэгээд юу байна? Энэ самрын хулгай чи энэ төхөөрөмжийн эвднэ. Энэ яа даварсан мó? Самрын хулгайч үү те? Богдуулна да. Энэ ингээ баг 100-ийн хатасаар 2-3 хатсан шүү дээ. Даварсан. Самрын хулгайч бай те. За ингээд самар цайруул. Энэ хадаас нь яаж авах вэ? А энэ отгон юм шиг байна те. Бас ийшээгээ хатчих. Энэ отгийн нураа штэ.
Ингэж болохгүй. За ямарс хадаадасын суугалчлаа. Энийг амьд болгохоороо. Бүр залуу мод. Нэ самрын хулгайч дахиад энэ чинь ирнэ штэ. Тэгээ эргэтэн ямарс нэг олохооргүй л газар тавьчих. Өө энийг харуулад яг самрын хулгайч хараад авчих штэ. За тэгээд өнөөдөр бол ингээд нэг сайхан алхсан сайхан өдөр байлаа. За тэгээд өнөөдрийн влог үүгээр өндөрлөө. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Нэр нэг юм хэлэхэд одоо ингээ хуурай ажлын цаг болж байгаа. Тэгээд богдууланд гарсан хүмүүс битгий галт хүлээрээ. Хогоо бас битгий хаяарай. Бас нэлээд хог харагдлаа. Түүх боломж гарсангүй. Тэгээд ууландаа гарч болно. Хогоо хаяхгүй баймаар байна. За тийм байна. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Дараагийн влогоор би хөдөөний айлд зочилж цоовын сэгсрүүлнэ. Эсвэл мах чануулж иднэ. За бай.